энэ 25 онд бариад дуусчихна гэсэн. Тойргийнхоо 9 гишүүний гарын үсийг зуруулад хэрвээ энэ 25 онд та нар энэ ажлыг дуусгахгүй гэрээгээ чинь цуцлана гэдэг албан бичиг тэр компанид нь хөрвүүлсэн. Тэгсэн нөгөө компани чинь нэг хэсэг нэг жоохон шороо бужигнуулаад энэ салдгаас наашаага нэг жоохон хучгад бэлэн болгосон юм шүү. За тэгсэн чинь одоо бид нэр мөнгө байхгүй дуусцаа. Авлага их байна. Та бидний энэ авлагыг аваад өг гинэ. Би өрөө харагдуулдаг хүн биш ээ. Надад тийм ирэх боломж ч байхгүй. Та харин яах гэж ийм компани ийм замын гэрээ авчаад яагаад өөр газар ажил хийгээд энэ үндсэн ажлаа хийхгүй шуналтад алга болчихсон юм бэ? Энэ танай компани дотоодын асуудал байна. Би одоо таныг шүүхэд өгнө, цагтаад өгнө гэсэн. Тэгэд шүүхэд өгсөн, цагтаад өгсөн. Одоо энэ хүн хаана байгаа вэ? Шоронд байгаа. Саяхан гарсан сураг байна. Тэгэхээр одоо энэ компаниг бид найдаад хүлээгээд нэмэргүй юм билээ. Дэндүү их өртөө. Тэгээ нэг жоох юм олдглоороо тэрийгээрээ энд нэг шороо бужигнуулчаад алга болчихдог. Тэгээ тэр өвгнөөс асуусан юм. Та яагаад ингэж энэ ажлыг хийн гэж авчаад ингэж ампуур болчихваа гэсэн. Надад улс төрийн шахалтууд айгүй их байсан. Намайг ингэж хүчээр зээл авахулсан. Би төрийн банкнд өглөө 9 цагт материалаа өгөөд орой 6 цагт 20 тэрбум төгрөгийн зээл авдаг компани чинь шүү дээ. Та бидний банкны хүсэл тэгж хурдан гарах өглөө 9 цагт материал өгсөн чинь орой 6 цагт маяг 20 тэрбум төгрөгийн зээл авах уу? 2 сая зээл тэгж хурдан гарахгүй зү. Тэгэхээр өөрөө энэ компани маань маш олон тийм бүтэлгүй зүйлүүдэд орооцолдоод ампуурсан компани байлаа шүү. Захирал нь ч гэсэн сая шоронд суучаа гараад ирсэн байлээ. Одоо бол эдгэрт найдалтгүй. За одоо яах вэ? Гаргалгаа яах вэ? Яаж дуусгах вэ? Тэ? Гэрээгийн цуцлаа. Гэрээгийн цуцлаад одоо хийцэн байгаа ажлын улс дүгнээд хүлээж авъя. За тэг үлдсэн ажлын концессийн гэрээ учраас энэ чинь компани нь өөрөө мөнгө гаргаж дуусгаад дараа нь улсаас авдаг шүү дээ, тэ? Тэгэхгүйгээр яг одоо энэ байгаа ажлыг үнэлээд дээр нь улсын төсвөр үлдсэн ажлыг судалгаад ингэж дуусгах л арга байна гэж. Тэгэхээр одоо энэ компани гэрээг цуцлаад бид нар энэ хийсэн ажлыг үнэлж, магталж, хүлээж аваад дараа нь Монгол компаниар улсын төсвөрөө тендер зарлаад ингээ шинэ компаниар бариулах бидэнд зам үлдсэн байна гэдэг энэ хөлбөрийг л гаргаад байна.